Сайн байцгаана уу? Танд энэ удаа бид өөрийн уур бухимдлын талаар мэдэх шаардлагатай 7 зүйлсийг хүргэж байна. Юм л бол битгий үлээд бай. Битгий маяглаад бай. Чи тэнийг юм уу? Гэх мэт үгсүүдийг та одоо сонсгоо болсон байна. Гэвч эцэгхийн тань хүүхэд байхад үед уурлахад хэлдэг байсан үгнүүд одоо хүртэл үе санагддаг байж магадгүй. Таны хүүхэд байхад гэр бүлийн тань хэрхэн танд уурладаг байсныг бодоод үзээрэй. Өөрсдөө уурладаг хэрнээ танд уураа гаргахдаг бол буруу зүйл. Хүн уурлах үед стрессийн даавар ялгарч биеэр тархснаар тархины ухамсарт хэсгийг ажиллахаагүй болгодог. Та тухайн нөхцөл байдлаас цогтон өөр газар руу холдож болно. Эсвэл эсрэг талаа үүсгэж цаашд маргалдаж болно. Бүр эсрэг талынхаа хүний биед халтж болно. Тавгүй байдал та ямар хариу үйлдэл үзүүлэх нь таны сонголт юм. Аль нь ч бай энэ үйлдэл бүрийн цаана таны бага насндаа сурсан дассан реакцууд нухтаж байх магадлал өндөр. Газар энэ бүгдийг засах ойлгох боломж бидэнд бий. За ингээд өөрийгөө хэрхэн өдөртөж уур уцаараа тайлах талаар мэдж авах ёстой 7 зүйлсийг дэлгэрүүлэн авч үзье. 1. Удаан хугацааны туршид хөрөмтлөөсөн уур уцаар нэг л өдрөх галтуу шиг дэлбэрдэг. Хүн уурлах үед бусдыг эвгүй байдалд оруулж бусдыг айлгах магадлал их байдаг учраас ихэнх эцэг эхчүүд битгий уураа гаргах, уураа дар гэж хэлдэг. Уур уцаараа удаан хугацааны туршид хөрөмтлүүлэх нь эргээд хүнд маш сөрөг байдлаар нөлөөлдөг. Сэтгэл санаагаар унах, бухимдах, өөрийгөө үгүйсгэх, өвчин тусах гэх мэт зүйлс тохиолддог. Тиймээс зөв аргаар та өөрийнхөө уур уцаар бухимдлыг гаргах хэрэгтэй. Жишээлбэл дуртай хоббитой болох ч юм уу, эсвэл биеийн тамирын дасгалаар хичээлэх хэрэгтэй. 2. Уур бухимдал бүр шалтгаан байдаг. Уур бухимдал нь эргэн тойронд болохгүй зүйлс байгааг сануулж байгаа тархины дохио юм. Хэрвээ хэн нэгний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгс таныг уурлуулж байгаа хэдий ч түүнийг тоохгүй орхих нь зарим тун чухал сэтгэлийн хөдөлгөөний дохиог өөртөө оруулахгүй байгаагийн шинж. Тиймээс өөрөөсөө би яагаад уурлаад байна гэж асуух хэрэгтэй. 3. Таны бие бах модон таны ууртай үед өөр үйлдэлүүд гаргадаг. Уурлах үйл явц нь маш түргэн хугацаанд болж өнгөрдөг тул заримдаа та хариу үйлдэл хийснийхээ дараа уурлсан байгаагаа ойлгох үе байдаг. Уурлах үед нүүр халуун өргөж, хүзүү хөших гэх мэт тэмдгүүд илэрдэг. Эдгээрийг анзаарснаар хэрхэн хариу үйлдэл хийхээ та шийдэх болно. 4. Хариу үйлдэлүүдийг өдөртөд зохицуулах болдог. Найз тань гомдоохоор үг хэлж, хамтрагчлал нь хүйтэн хүндий санагдаж, хүүхэд тань ааш муутай байх нь таны эргээд буруу хариу үйлдэл үзүүлэхэд хангалттай шалтгаан болдог. Гэхдээ юуны түрүүнд хариу үйлдэл үзүүлэхгүй тухайн нөхцөл байдлаа ухаан ойлгож, ямар үг хэлэх вэ, ямар үйлдэл хийх вэ гэдгээ эргцүүлэн бодох хэрэгтэй. Тэхийн тулд та чимээгүй газар ганцаараа хормхон зур байж тайвшрах хэрэгтэй. 5. Таны хүүхэд наснд тохиолдсон зүйлс уур бухимдлуудын тань үндсэн суурь юм. Жишээ нь таныг баг байхад аавтай арх уух зураа даалгавар өгч нь шалгадаг байсан гэж төсөөлж үзье. Танаас үргэлж ямар нэгэн алдаа ирж таныг тэнэг бас залах уу гэж гойжлдог байж. Үүнээс болж та ямар нэгэн шүүмжлэлийг сонсохоос айдаг. Бусдын үгийг доромжлол мэт хүлээн авдаг. Нэгэн болон хуурч эсрэгээр аавын хайрхуудаг хорт зуршлыг буруутгах мартжээ. Насанд хүрсэн хойнооч гэсэн даргатай таныг алдаатай хийсэн бичиг баримтаас гэж хэлэхэд та хэрвээ ундууцж байвал энэ таны даргын хэлсэн үгэнд буруу байгаа биш. Та багада уурлахаараа аавын эсрэг ямар хариу үйлдэл үзүүлдэг байсантай холбоотой юм. Тиймээс та ажилтай холбоотой асуудлуудыг өөр дээрээ хүн дээр тусгай авч болохгүй. Ажил бол ажил. Би даргаасаа ихэм сурч байна гэх мэтээр хүлээж авах хэрэгтэй. 6. Түргэн хариу үйлдэлүүд хүмүүсийн хоорондын харьцааг чимээгүй үгүй хийсээр байдаг. Хэрвээ та хамтрагчтайгаа ярилцахдаа зөвхөн юу гэж хариулахаа бэлтгэн эсрэг талаа сонсдоггүй бол ямар нэгэн сайн үр дагаварт хүрэхгүй. Хоёр тал харилцан бие биендээ хүлээцтэй сонсохгүй хурдан түргэн хариу үйлдэлийг уртл болговол тухайн гарч ирсэн асуудлыг шийдэж чадахгүй. Харин эсрэгээр хэрүүл маргаан болж хүрэх талтай байдаг. Асуудал хэвэндээ үлдэж ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Тиймээс та тайвнаар хүнийг сонсож ямар хариу үйлдэл хийхээ сайн эргцүүлэн бодох хэрэгтэй. 7. Асуудалд анхаарал болгоомжтой хандвал ухамсаргүй хариу үйлдэл хийх нь багасдаг. Хэн нэгэнтэй сайн харилцаатай байх нь хизээч санаандгүй байдлыг үүсдэггүй. Асуудлуудад үргэлж уур уцаартайгаар хандвал та хүссэн зүйлээ авч чадахгүй. Ойр дотны хүмүүстэйгээ ойлголцохгүй. Энэ нь эргээд танд сөрөг мэдрэмжүүдийг бий болгодог. Тэгэхээр асуудалд анхаарал болгоомжтойгоор ухаалгаар хандвал
эерэг бөгөөд зөв хариу үйлдэлүүдийг бусдаас хүртэнэ. Хэрхэн урагшилт дэвших вэ? Эхний алхам бол бусдаагаа харилцах харьцаагаа өөрчилж, асуудлуудыг хэрхэн зөвөр шийдэх шийдлийг хайх хэрэгтэй. Өөрийгөө хууралгүй, өөртөө үнэхээр хандаж, уур бухимдал юунаас болж төрж байгаагаа дүгнэх нь зүйтэй. Ингэснээр та сэтгэл хөдлөлүүдээ илүү тодорхой ойлгож эхэлнэ. Яаж бодох, ямар үйлдэл гаргахаа удирдаад эхэлнэ гэдэг нь амьдралаа өөрийн хүснээр залруулж эрт хүчтэй байна гэсэн үг юм. Энэ бүхнийг ойлгож авснаар та таагүй мэдрэмжүүдээс салж бусдыг уучлах чаддаг. Бусдад таалагдж чаддаг нэгэн болж чадна. Танд энэ бичлэг таалагдсан бол биднийг даган subscribe хийж бидний хийсэн бусад бичлэгүүдтэй танилцсан сонирхорой. Танд амжилт.